Их Британи улсын ерөнхий сайдын зөвлөх Жеффри Эпштейний хэргийн улмаас огцорлоо. Холбооны мөрдөгт авчаа Жеффри Эпштейнийг бэлгийн мөнчлийн хэрэгт буруугүй гэж дүгнжээ. Украины дайныг энэ оны 6 дугаар сар гэхэд дуусна гэлээ. Дахиад санаагийн нам парламентын доод танхимын сонгуульд тэргүүлж байна. Арамдраг зөвштэй Тэнгэр телевизийн оройн гадаад мэдээний тайм хөтөлбөр эхэлж байгаа. Бид олон улсад болсон онцлог мэдээллээс таймл өргөнө. Их Британи улсын ерөнхий сайд Кир Стармерийн тамгын газрын зөвлөх Морган Макс Виник их өнөөдөр албан тушаалаас огцорч байна. Энэ Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой байна. Учир нь энэхүү Морган Макс Винийн Жеффри Эпштейнтэй холбоотой гэх нь тогтоогдоод байгаа. Питер Мандельсон буюу Их Британи улсаас Америк нэгдсэн улсад суух элчин сайдаар ажиллаж байсан энэ хүний томилгоонд түүнийг албан тушаал томилоход Кир Стармерт хамгийн их зөвлөгөө өгч байсан хүн юм байна. Тиймдээж буруу зөвлөгөө өгсөн гэдэг өөрөө хүлээн зөвшөөрч хариуцлага хүлээн албан тушаалаас огцорч байгаа гэдгээ зарлаа. Одоогоор Кир Стармерийн засгийн газар нь Жеффри Эпштейний хэрэгээс болж задрах дээр тулаад байгаа. Учир нь Америк нэгдсэн улсын хууль зүйн яамнаас олон нийтэд ил болгосон Жеффри Эпштейний баримт бичгүүдээс Кир Стармерыг ерөнхий сайд болох үед компанид ажилтан идэвхтэй оролцож байсан. Мөн түүний томилгоогоор элчин сайд болсон Мандельсон нь 2008 оны санхүүгийн хямралын үеэр Их Британий бизнесийн сайд байх үедээ зах зээлд маш мэдрэмтгий мэдээллийг Эпштейнд дамжуулсан байж болзошгүйг харуулсан баримтууд ил болсон байгаа юм. Улмаар ерөнхий сайд өнгөрсөн 7 хоногт парламентын өмнө өөрчлөлт хүсэж Мандельсны худал мэдүүлэгт итгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Мөн Мандельсон элчин сайдаар ажиллаж байх хугацаанд болон томилгооноос өмнө багт удаалаараа худал мэдээлэл өгсөн гэж тайлбарласан байна. Үүнийг батлахын тулд Кир Стармерийн засгийн газар Мандельсны томилгоотой холбоотой имэйл болон бусад холбогдох баримт бичгүүдийг тун удахгүй нийтэд ил болгоно гэж амласан байна. Гэсэн хэдий Их Британий парламентын ялангуяа сөрөг хүчний хэд хэдэн гишүүд Кир Стармерыг одоо ч гэсэн огцрох ёстой гэж үзсэн хэвээр байгаа юм. Тэдгээр дунд сөрөг хүчний консерватив намын дарга Кеми Баденох Кир Стармерыг хамгийн хүчтэй эсэргүүцэж байгаа улс төрчөөр нэрлэгдэж байна. Хэргийн мөрдөн шалгалтын тухайд Мандельсныг Лондонгийн цагдаа нар аль хэдийн мөрдөн шалгаж эхэлсэн. Баасан гарагт түүний Лондон дахь орон сууц үл хөдлөх хөрөнгийг нэгдсэн байна. Гэхдээ цагдаа нар мөрдөн шалгалтанд төвөгтэй хэмжээний нэмэлт нотлох баримтуудыг цуглуулах шаардлагатай хугацаа хэрэгтэй байна гэж хэлж байгаа. Кир Стармер өнгөрсөн 9 дугаар сард Мандельсныг Эпштейнтэй холбоотой гэсэн мэдээллүүд бага гарч эхэлсэн даруйд элчин сайдын албан тушаалаас нь чөлөөсөн байдаг. Харин энэ удаа Америк нэгдсэн улсын хууль зүйн яамнаас нэмэлтээр дэлгэсэн баримтуудад Мандельсон зүгээр нэг холбоотой байгаад зогсохгүй төрийн нууц мэдээллийг задруулсан авилга хэл хахуулын хэрэгт холбогдсон байж болзошгүй болоод байгаа юм. Тодорхойлбол шинэ баримтуудад 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын дараа Мандельсон Эпштейний засгийн газрын нууц мэдээллийг дамжуулсан болох нь нотлогдсон. Мөн 2003-аас 2004 онд Эпштейнээс Мандельсонд эсвэл түүний нөхөр Рональдо Авила Силвад холбогдох данснуудад нийтдээ $75,000 төлбөрийг шилжүүлсэн тухай бүртгэлүүд бас ил болсон юм. Эпштейнтэй холбоотой асуудлаас гадна Мандельсон өмнө нь өөрөө авилга хэл хахуулын дуйлааны улмаас 2 ч удаа төрийн ажлаас огцорч байсан түүхтэй юм. Одоогийн байдлаар бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой баримтууд маш их байгаа. Эдгээрт агентлагууд, хэл мэдээллийн байгууллагууд, судалгааны байгууллагууд өөрсдийн гэсэн дүүнэлт тайлангуудыг гаргаж байгаа. Тэр донд дэлхийн хамгийн том хэл мэдээллийн байгууллагын эхний 3-т зүй ёсоор ордог Associated Press буюу AP агентлагийн зүгээс өөрсдийн нүүршинжилгээг хийсэн байна. Ингэхдээ ил болсон байгаа баримтууд донд үнэн худал хэрэгтэй эргүүгээд маш олон мэдээллүүд байгаа яллахад хэцүү учраас энэхүү агентлагаас холбооны мөрдөх тавчааны мөрдөн шалгалтын явцын дүгнэлтийг их сурвалжаа болгож ашигласан байна. Энэхүү харахад ямар дүгнэлт гарч ирж байгааг харъя. Одоогийн байдлаар Америк нэгдсэн улсын холбооны мөрдөх товч Жеффри Эпштейний банкны дансны бичиг баримт имэйлүүдийг шалгаж түүний Нью-Йорк, Флорида, Виржиниагийн арлуудад орон сууцуудыг нэгдсэн юм байна. Мөн олон жилийн турш түүний хохирчдыг байцааж дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүстэй холбоотой эсхийг нь хүртэл судалсан байна.
Гэвч холбооны мөрдөн шалгах явцад Эпштейнийг насанд хүрээгүй хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлснэг нь тогтоосон боловч улс төрийн нөлөө бүхий Даман олонний танил хүмүүсийг хамарсан бэлгийн 8-ны сүлжээ удирдах байсан буюу бэлгийн мөнчлөгт буруутай гих хардлагыг батлах хангалттай нотлохоо олдоогүй гэж дүгнсэн байна. Тухайлбал 2025 онд бичигдсэн прокурорын тэмдэглэлд дурдсанаар Эпштейний гэрүүдээс хураан авсан бичлэг зургууд нь хохирогчдыг хүчирхийлж байгаа дүрс агуулаагүй. Түүний гэмт хэрэгт өөр нэгэн холбогдсон гэх нотлохоо илрээг байна. Нам 2019 онд гаргасан өөр нэг дотоод баримтад Эпштейний санхүүгийн баримтуудыг ангихтээ түүний их дээд сургууль, санхүү, олон улсын дипломат хүрээний нөлөө бүхий хүмүүстэй холбоотой байгууллагуудад хийсэн төлбөрүүдийг нь хүртэл шалгасан ч гэмтэрэгтэй холбогдох ямар нэгэн уулмар олдоогүй юм. Эпштейний нэг хохирогч түүнийг өөрийн баян нөлөөтэй найзуудтай төр өгдөг байсан гэж олон нийтэд мэдэгдэж байсан ч мөрдөн байцаагчид үүнийг баталж чадаагүй. Өнгөрсөн оны 7 дугаар сард мөрдөн шалгалтыг дүгнсэн имэйлд холбооны мөрдөх товчооны ажилтнууд холбооны төвшөнд хэрэг үүсгэх хангалттай нотлогоо байгаагүй тул хэрэгүүдийг орон нутгийн хууль сахиулах байгууллагад шилжүүлсэн гэж байна. Өөрт нь нуус байсан материалд мөрдөн байцаагчдын анзаараагүй баримт байж болохыг үгүйсэхгүй. Мөн зарим баримтууд нь хуурамч авах магадлалтай. Гэсэн ч цагдаагийн тайлан холбооны мөрдөх товчооны ярилцлагын тэмдэглэлүүд прокуроруудын имэйл зэргийг багтаасан гэж байгаа энэхүү EP-ийн шалгасан баримтууд нь мөрдөн шалгалтын өнөөг хүртэлх хамгийн тод дүр зургийг харуулж байгаа. Яман яагаад Америк нэгдсэн улсын эрх баригчид, хууль тогтоогчид нэмэлт ял тулгахгүйгээр хэргийг тухайн үед хаахаар шийдсэнийг тайлбарлах боломжтой юм. Эпштейний эсрэг мөрдөн шалгах ажиллагааны таймлайн буюу хугацааны дарааллыг харах юм бол 2005 онд Флорида мужийн Палм Бич хотод амьдардаг нэгэн 14 настай охины эцэг түүнийг саятны гэрт бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдэгдснээр эхэлж байсан. Цагдаа нар үүнтэй төстэй түүх ярьсан дор хаяж 35 охиныг тухайн үед олж тогтоож байсан юм. Улмаар Эпштейн ахлах сургуулийн насны охидод $200-аас $300 төлж массаж нэрээр бэлгийн шинжтэй үйлчилгээ хийлээдэг байсан тогтоогдсон байна. Холбооны мөрдөн шалгалтанд нэгдсэний дараагаар холбооны прокурорууд ял тулгах бичиг баримт тухайн үед боловсруулсан боловч Майамигийн холбооны прокурор Александр Акоста түүнтэй хилэлцээр хийж Эпштейнийг насанд хүрээгүй охиноос биеэ үнэлэлт хүссэн хэрэгээр зөвхөн мужийн түвшинд ял хүлээлгэхээр тохиролцсон байна. 18 сарын 20 шал авсан Эпштейн тухайн үед 2009 оны дунд гэхэд суллагдсан. Үүний дараа 2018 онд Miami Herald сонины цуврал нийтлэл энэхүү хилэлцээр шүүмжилсэний дараагаар Нью-Йоркийн холбооны прокурорууд хэргийг дахин шалгаж эхэлсэн байна. Улмаар Эпштейнийг 2019 оны 7 дугаар сард баривчилсан ч 1 сарын дараа тэр шоронд хоригдож байх үед амиа хорлсон гэх мэдээлэл байна. Нэг жилийн дараа түүний олон жилийн ойрын хүн найз охин байсан гэдэг Джейслин Максвиллийг охтыг бэлгийн мүжлэгийн сүлжээнд элсүүлээд зогсоохгүй. Зарим тохиолдолд бэлгийн хүчирхийлэлд хамт оролцсон хэрэгээр яллаж байсан юм. Тэр одоо 2021 онд буруутай тогтоогдож 20 жилийн хоригдлаа эдэлж байгаа юм. 2025 оны 1-р сард Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Дональд Трамп албан тушаалтаа Оросын цагаасаа хойш дэлхийн дахин дэх мөргөлдөөнүүдийг зогсоохдоо хугацаа зааж өгдөг ийм тактик олонтаа ашиглаж байсан. Тэгвэл энэ удаа тэрээр ахин энэ тактикаа ашиглаж Украины дайныг энэ оны 6-р сард дуусгана гэсэн ийм зорилт тавьсан байгаа талаар Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский хэвлэлүүдэд мэдээлсэн байна. Энэ удаа Дональд Трамп дахин нэг шинэ хугацаа тогтоосон байгаа ч гэлээ Украины дайныг зогсоож чадах хэсэг нь бол мэдээж эргэлзээтэй. Америк нэгдсэн улсын зүгээс Украин дахь бараг 4 жил үргэлжилж байгаа энэхүү дайныг зогсоохдоо нарийн зохион байгуулсан цагийн хуваартай нягт нямбай шат дараалсан хилцээрүүдийг хийхийг зорж байгаа гэж Володимир Зеленский мэдээлэл өгөх далимдаа онцолсон байна. Гэхдээ одоогийн байдлаар цагаан ордон мөн Кремлээс аль аль нь энэ эцсийн хугацааг албан ёсоор батлаагүй. Мөн хугацаа тогтоох нь өөрөө удахгүй 5 дахь жилдээ орох гэж байгаа энэ дайны үндсэн асуудлуудыг өөрчлөхөд хангалтгүй байж магадгүй. Учир нь өмнөх инхийн орлогуудыг гацаасан гол маргаанууд одоо хүртэл шийдэгдээгүй хэрээр мөн Дональд Трамп Украины дайны талаар өмнө олон ч удаа хугацаа тогтоож байсан баг. Тухайлбал сонгуулийн кампанид ажиллахаа үеэр тэрээр албан тушаалтаа ормогцоо 24 хүн цагийн дотор дайныг дуусгана гэж амлаж байсан удаатай. Хожим үүнийгээ тэрээр тайлбарлахдаа бодит биш гэж бол хэлэхгүй. Ерөнхийдөө миний хичээл зүтгэл зорилгыг маань илэрхийлсэн хэрэг байсан гэж тайлбарсан байдаг. Гэхдээ үүний дараа Украины асуудал хариуцсан түүний тусгай элч Кит Келлогийн тухайд Дональд Трамп тангараг өргөснөөс хойш 100 хоногийн дотор тохиролцоонд хүрч чадна гэж мэдээж байсан ч энэ мөн ялгаагүй биелэг байна.
Үүнээс хойш Дональд Трамп ахиц дэвшил гаргах гэсэн нэршилтэйгээр маш олон албан бус хугацаануудыг санал болгож байсан ч мөн ямар ч доктортой гал зогсоох хэрэгцээг боддоор одоогийн байдлаар хэрэгжээг байна. Өнгөрсөн жилийн тухай тогтоосон 8 дугаар сарын эцсийн хугацаа мөн талархлын баяраас өмнө тохиролцоно гэсэн хүлээлтүүдийг дурдж болно. Гэхдээ энэ удаад багч хэлсэн найдвар байгаа нь 12 дугаар сард Дональд Трамп дайныг дуусгах гэрээ 95% явцтайгаар бэлэн болсон гэж мэдээлсэн байна. Өнгөрсөн сард Украин, Орос, Америк нэгдсэн улсын төлөөлөгчдөг буюу 3 талд ийм анхны ихэнх хэрэлцээ болсон. Удахгүй дараагийн уулзалт Америк нэгдсэн улсын нутаг дэвсгэр дээр болно гэсэн хүлээлт байгаа юм. Дараагийн онцлог мэдээ. Одоогоос 3 сарын өмнө Япон улсын анхны эмэгтэй ерөнхий сайд болж байсан Такаичи Саная өнгөрсөн сард энэ сарын ихэр маш эрсдэлтэй нэг алхмыг хийсэн нь парламентыг тарааж ээлжид бас парламентын доод танхимын сонгуулийг зарласан явдал байгаа. Зарим хүмүүс түүнийг бооцоо тавьж байна, маш эрсдэлтэй алхам хийж байна гэж шүүмжилж байсан бол тэрээр тэдэнд буруу алхахыг баталж харуулж чадлаа. Өөрөөр хэлбэл түүний нам болох либерал атчилсан намынхан сонгуульд илт давуу ялалт байгуулж 465 суудалтай танхимаас 316-г нь авч чадсан байна. Ингэснээр дэлхийн 2 дугаар дайнаас хойш Япон улсад анх удаа нэг намын суудлын 3/2-ыг эзэмшиж олонхоор эрх барьж байгаа тохиолдол нь анхны тохиолдол нь болж байгаа. Мөн эрх баригч нам одоогоор эвслийн түншүүдтэйгээ хамтраад 316-аас дээш буюу 340 суудлыг авсан байна. Сонгуулийн дүнгээс харах юм бол ерөнхийдөө иргэдийн Такаичигийн удирдлагт үзүүлж байгаа итгэл маш өндөр байна гэсэн. Албан тушаалдаа ороод ердөө 3 сар болж байгаа. Ингэхдээ доод парламентын танхимыг тарааж захин сонгуул явуулж байгаа нь өөрөө Такаичи санаа олон түүний намын үед маш эрсдэлтэй алхам байгаа гэдгийг тэрээр өөрөө ч гэсэн хүлээн зөвшөөрч байсан. Тиймдээ хэрвээ сонгуул ялагдах юм бол албан тушаалаа хүлээлгэн өгнө гэдгийг хэлж байсан байна. Гэхдээ тэрээр энэ удаад ийхүү намынхаа мөн ерөнхий сайдынхаа хувьд хүч нөлөөгөө үлэмж нэмэгдүүлж чадсан хэрэг болж байгаа. Учир нь парламентын доод танхим нь Япон улсын улс төрийн хувьд дээд танхимаас ч илүү хүчин чадалтай нөөц бололцоотой юм танхим байна. NHK төгсөн ярилцлагатай Такаичи хүүтнийг ажралгүй застай замаар алхаж ирэн саналаа өгсөн сонгогч нартай талхрал илэрхийлье гэсэн байлаа. Энэ иргэн сануулгад өнгөрсөн 7 хоногт Япон улсад их хэмжээний цас орж 30 гаруй хүн амьд холбоотой байж магадгүй. Энэхүү ердөө 4 сар хүрэхгүй хугацааны өмнө ажиллаж эхэлсэн Такаичи одоо хүртэл иргэдээс авах дэмжлэгийн рейтинг өндөр хിവэрэ хадгалан авч явсаар байна. Өнгөрсөн хугацаанд Такаичи шүүмжилж гисэн өртөж байсан удаатай. Тухайлбал улсын төсвийг батлан хамгаалах салбар руу хэд чиглүүлсэн, хэд улс төрсөн, өглөөний 3 цагт хурал зарлаж хэд ачаалтай ажлын хуваар гаргасан. Хятадтай харилцааг огцом хурцдагсан гэх мэт шүүмжлэлүүдийг дурдж болно. Энэ талаар тодорхойлох юм бол иргэн сануулгад өнгөрч 11-р сар Такаичи Тайваны асуудлаар Япон улсын олон жилийн турш баримталж ирсэн байр суурийг өөрчилж Японы нутгаас ердөө 97 км-ийн зайд оршдог Тайван руу Хятад улс товтлох юм бол Токиод цэргийн хариу арга хэмжээ авч болох талаар ярьсантай холбоотой. Үүнийх нь хариуд Бээжин буюу Хятадын эрх баригчдын зүгээс Японы далайн гаралтай хүнсний импортыг хязгаарлаж мөн цэргийн эрүүл хяналтаа нэмэгдүүлэх арга хэмжээ зэргийг авч эхэлсэн. Тухайн үед иргэдээс түүнд болон түүний намд ирэх сэтгэл ханамжийн түвшин нэг хэсэг мэдэгдэхүйц унсан байдаг. Гэсэн дэш Такаичи өөрийн намын улс төрийн байр суурийг бэхжүүлэхээр зорьсон. Үүндээ өөрийн хувийн нэр хүндийг улс төрийн бодит хүч болгон хувиргах найдлага тэгж ээлжид бус сонгуулийг зарласан гэж хэлж байна. Энэхүү өчигдрийн сонгуулийн үр дүнгээр дэлхийн 4 дахь том эдийн засагтай энэхүү улсад төсвийн тэлэлтийн томоохон бодлогуудыг хэрэгжүүлэх боломжийг Такаичи болон түүний нам төвлөрүүлж байна гэж хэлж болохоор. Руугаар зогсохгүй Японы хүн амын хөгшрөлт, амжиргааны өртгийн өсөлт, йений суулханш, Хятадтай үүсэн таагүй харилцаа зэрэг мөн өөр олон асуудлуудтай ч гэсэн нүүр тулж байгаа эдгээрийг шийдвэрлэх шаардлагатай. Дашин дуртахад энэ сарын ихээр Такаичиг дэмжсэн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн дөнгөс сошиал хаягта илт ялалт байна гэж баяр хүргэж ээлжид бус сонгуул зарлах болсон шийдвэрийг нь сайшааж байсан. Үүнд Такаичи X платформ дээр хариу болгож түүнд талархлаа илэрхийлж Америк болон Японы холбоотны харилцаанд хязгаар өггүй гэж нийтэлсэн байгаа юм. Олон нийтийн улс төрийн талаарх байр суурь үзэл бодол хаашаа чиглэж байгааг судалдаг Их Британи төвтэй хувийн бие даасан судалгааны байгууллага болох Focal Data-гаас нэгэн маш сонирхолтой судалгааг танилцуулсан байна. Энэ нь болохоор Америк нэгдсэн улс болон Хятад улсыг хоёр туйлын геополитикийн орчин нөхцөл байдалд улс орнууд хаашаа чиглэж байгаа вэ гэдгийг харуулсан байна. Шинэ судалгааны үр дүнгээр улс орнууд Хятад улс руу жил ирэх тусам хазааж байна гэсэн ийм дүгнэлт гарсан байна. Дэлгэцний харагдаж байгаа зургаас 1992 оны байдлаар л судалгаанд хамрагдсан 169 улсаас Америк нэгдсэн улс руу хазайсан чиг баримжаатай улсууд нь 49,
Хятад руу болохоор 81, дундыг баримтлсан нь 39 гэж гарсан байна. Харин хасах нэгийг Америкийн нэгдсэн улс руу нэмэх нэгийг Хятад улс руу гэж харах юм бол дунджаар дэлхийн дунд чинь 0.1167 байсан байна. Тэгвэл дараагийн зураг хоёрт харагдаж байгаагаар 193 онд 2025 оны байдлаар 193 улсыг хамруулж үзэхэд 47 улс буюу 2 улсаар буурсан байдалтайгаар Америкийн нэгдсэн улсыг чиглэсэн хазайсан чиг баримжаатай улсууд ингэж тоологдсон байна. Нөгөө талд 81 байсан Хятадын чиг баримжаатай байсан 81 улс нь өсөж 98 болсон байгаа юм. Харин дундыг баримталсан буюу neutral улсууд 48 байна. Харин дэлхийн дундчийг харуулсан үзүүлэлт 2025 оны байдлаар өмнөх 0.1-ээс 0.241 болж нэмэгдсэн байна. Хятад руу илүү хазайсан чиглэсэн байна гэсэн. Энэхүү ийм үр дүн гарахад нөлөөсөн зүйлсүүдийг харах юм бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын өнгөрсөн оны 1-р сараас хойш гаргасан үйлдэлүүд шууд холбоотой гэж хэлж болохоор юм. Тухайлбал албан тушаалаа томилогдсон даруйд ерөнхийлөгч Дональд Трамп Канада улсыг Америкийн нэгдсэн улсын 51 дахь муж болгоно гэж зарлаж байсан. Канада улс нь өөрөө Америкийн нэгдсэн улсын холбоотон улс удаан хугацаанд байсан байдаг. Үүний дараагаар тэрээр Гренландын аюулгүй байдлыг зөвхөн Америкийн нэгдсэн улс л хангана, Европын улс орнууд хангаж чадахгүй сул дорой байна гэсэн юм утгатай мэдээллүүдийг хийж эхэлсэн. Эдгээр нь Америкийн нэгдсэн улсын хувьд удаан хугацаанд түнш холбоотон байсан улсуудтайгаа зайгаа барих эхлэлийг тавьсан хэрэгүүд байна. Үүний дараагаар 2025 оны дундуур тэрээр Украины асуудлаас шийдвэрлэхэд энэ асуудлаас хойшсон мөн НАТО болон Европ өөрсдөө аюулгүй байдлын хувьд бие даах ёстой Америкийн нэгдсэн улсаас хэд хамааралтай байна гэсэн ийм мэдээллүүдийг өөрөө болон түүний цэцэг хэргааны албан тушаалтнууд өгчээсэн байдаг. Арцуулах юм бол өмнөх ерөнхийлөгч Жо Байдны үед Украины асуудал дээр Америкийн нэгдсэн улс маш их оролцоотой байсан. Тусламж үзүүлж байгаа улсуудыг дангаар нь авч үзэх юм бол Европын холбооны араас орж байсан байдаг. Үүнийг Дональд Трамп албан тушаалтаа гарч ирснээс хойш эрс багасгасан байна. Үүний дараагаар оны сүүлчээр буюу 9-р 10-р сард Венесуэл улсын ерөнхийлөгч Николас Мадурог Америкийн нэгдсэн улсын тусгай хүчнийхэн хүчээр бариуцалж авч явсан тохиолдол гарсан. Одоо хүртэл Николас Мадуро Америкийн нэгдсэн улсад хоригдож байгаа. Гэхдээ Николас Мадурог юунд буруутгаж байгаа вэ гэхээр Америкийн нэгдсэн улс руу их хэмжээний хар тамхины борлуулалт 8 хийгдэж байгаа Венесуэл улстай холбоотой замун хоёр улсын худалдааны нөхцөл байдал Америкийн нэгдсэн улсад шудраг бус байна. Мөн Карибын тэнгист хууль бус марихуана өвс зэрэг мансруулах бодисны 8 сүлжээг бууруулах зорилготой гэсэн тайлбарыг өгч байсан. Үүний дараагаар оны сүүлчээр 12 дугаар сард юу болсон бэ гэхээр Иран улсад болсон эсэргүүцлийн жагсаалыг Америкийн нэгдсэн улсын зүгээс хүчээр цэргийн хүч ашиглаж их баригчид жагсагчдыг хороож байгааг амь насанд нь хүрч байгааг зогсооно гэсэн ийм мэдээллүүдийг удаа хийж эхэлсэн. Энэ нь 2026 оны 1-р сард гэсэн үргэлжлэж байсан ба. Эдгээр үйл явдлуудын улмаас Их Британи, Франц зэрэг томоохон улс орнуудын хувьд Америкийн нэгдсэн улсад хэд найдгаа болж эхэлсэн гэсэн. Ямар дэлхийн их тайвны ирээдүйд эргэлзэж дайн өрнөхвэ гэсэн болгоомжлолыг үүсгэж байгаа юм. Ийм нөхцөлд Европын улс орнууд Америкийн нэгдсэн улсыг урт хугацаанд найдвартай холбоотон хэсэгт нь дахин эргэлзэж эхэлсэн байгаа гэсэн. Ямар өөр стратегийн хувилбаруудыг хийж эхэлсэн байна. Түүнчлэн Америкийн нэгдсэн улсын America First бодлого буюу Америк нэгдүгээрт гэх энэ бодлого нь эрчим шинхээрээр Вашингтоноос хамаарал багтаа урт хугацааны бодлого эрэлхийлэх хандлага Европт даяар нэмэгдэж эхэлсэн байгаа юм. Ерөнхий зургаар нь харах юм бол гэхдээ нөгөө тал Хятад улс руу чиглэх нь нэмэгдсэн байж болох ч гэлээ. Энэ нөрөө Хятад улсын их баригчид хамтын ажиллагаанд нээлттэй шүү гэдгийг удаадаар илэрхийлж эхэлсэнтэй холбоотой. Энэ үүнтэй холбоотойгоор Хятад улс руу чиглэж хазааж эхэлсэн байж болох ч гэлээ. Хятадтай бүрэн чиг баримжаатай буюу хэд хазаагаагүй харилцаа тогтоох нь урт хугацааны харилцаатай байх нь иргэдийн дунд докторгүй найдваргүй сонголт хിവэрэ гэж үнэлэгдэж байгаа. Ингээд харах юм бол одоо Европын улс орнуудын хувьд зөвхөн Америкийн нэгдсэн улс зөвхөн Хятад улс гэх биш. Америкийн нэгдсэн улстай харилцаагаа өргөжлүүлэх эсвэл өөрийн гэсэн 3 дахь нөлөөг дэлхийд дахинд бий болох томоохон сонголтын өмнө ирээд байна гэж судлаачид дүгнжээ. Мэдээ өргөжлөж байгаа өргөжлүүлэн зарим мэдээллийг товчоор багслан үлээнэ. Иран улсын гадаад хэргийн сайд Аббас Арагчийн Америкийн нэгдсэн улстай хийх цөмийн хэлэлцээг амжилттай үргэлжлэхийн тулд Техраныг ураныг өөрийн нутаг дэвсгэрт баяжуулах эрхийг хүлээн зөвшөөрөх ёстой гэлээ. Ингэхдээ тэг баяжуулалт нь Иран улсын хувьд хизээж хүлээн зөвшөөрөх зүйл бишээ гэж үзэж байгаа гэдгээр тодтогсон байна. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт Оман улсын Мускат хотод болсон уулзалт зөвхөн цөмийн асуудал төвлөрсөн, хуужин бүс нутгийн асуудлыг хэлэлцээгүй болохыг хэлжээ. Хоёр талын хэлэлцээний үр дүнг одоогийн байдлаар дотооддоо хэлэлцэж байгаа ба дараагийн шатны уулзалтууд дахин шууд бус хэлбэрээр үргэлжлэх магадлалтай байна.
The Washington Post-ийн гүйцэтгэх захирал William Lewis албан тушаалаасаа огцорч байгаа гэдгээ зарлалаа. Үүний өмнөхөн уг компани ажилчдынхаа 3-1-ийг цомогтгоод байсан билээ. Түүний огцорч байгаа явдал уг цомогтолтой холбоотой байж магадгүй. Тэрээр хүнд шийдвэрүүд гарсан ч гэлээ сонины ирээдүйн төлөө зайлшгүй хийх ёстой алхам байсан гэж ажилтнуудаа илгээсэн мэдээлэлдээ дурджээ. Цомогтолд спорт олон улсын мэдээний хамрах хүрээг эрс багасгасанд сэтгүүлчид шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Хамас бүлэглэлийн удирдагчдын нэг Халид Машал Газын зураас Палестинчууд зэвсгээ хураалгахыг эрс эсэргүүцэж байгааг илэрхийллээ. Энэ нь галз зогсоох хэрэгцээрээс үл харгалзан Израиль улсын төсөлд хүчин хэрэгцээрийг удаадараа зөрчиж Газын зураас гал нээж агаараас сохилт өгөх тохиолдлууд давтагдж байгаатай холбоотой байж болох юм. Израиль болон Хамасын дунд зуршлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд Хамасыг бүрэн зэвсэггүй болгохыг шаардсаар ирсэн ч уг бүлэглэл Израилийн дайралтууд үргэлжлэж байгаа нөхцөл зэвсгээ өгөхгүй гэсэн байр суурийг илэрхийлж байна. Итали улсад болж байгаа өвлийн олимпийн наадмын үеэр Израилийн наадамд оролцож байгаа явдал болон Америк нэгдсэн улсын цагаачлалын агентлагийн албаны төлөөлөгчдийг эсэргүүцсэн жагсаал Милан хотод болжээ. Жагсаалын үеэр олон мянган хүн гудамжинд гарч олимпийн байгаль орчин нийгэмд үзүүлэх нөлөөг мөн шүүмжилсэн байна. Жагсаалчид утаад бөмбөг солиуд хэрэгсэн тул эмх замраагүй байдлыг намжаах зорилгоор цагдаа нар нулимс асгаруулагч хий усан буу ашигласан байна. Мөн олимпийн тосгоны ойролцоо хамгаалтыг чангатгаж цагдаагийн хүчнийг нэмжээ. Жагсаалын үеэр ноцтой гэмт хэрэг гарсан тухай мэдээлэл одоогоор байхгүй. Та бүхэн Тэнгэр телевизийн оройн гадаад мэдээний таймтлбарыг хүлээн авч үзлээ. Анхаарлаа хандуулсан явдал баярлалаа. Сайхан байгаай.